За энэ удаагийн видеоор хэдүүлээ пиндод ус бараа захиалж үзцгэнэ. За нэг хэмтгаан бараа захиалж. За анилхөр явсан юм шүү. За ингээд мэдээллүүд нь байна. За комент байна. За ер нь та бүхэн бараагаа захиалахдаа эрэг комменттэй аль болох олон эрэг комменттэй баталгаажсан аккаунт, баталгаажсан газраас бараагаа захиалаарай гэж зөвлөж байна. За одоо бараагаа захиалахдаа тод улаан хэсэг дээр дарна. Бараа руу ороод захаад улаан нэмнэг дээр дарна. За ингээд танд ингээд бараа очих хаягийн мэдээлэл харагдчихэв те. Энэ хэсэгт бол ингээд хаягийн мэдээлэл харагдаж байна. Барааны мэдээлэл харагдаж байна. Үнийн мэдээлэл те. За энэ хэсэг бол ингээд сонголт, төлбөрийн сонголт хэсэг байна те. За хэдүүлээ өмнө энэ хэсэг дээр тарж карт нээсэн те. Одоо энэ хэсэг дээр сонгоод энэ болохоор таны холбогдсон картнаас шууд таталт хийнэ гэсэн үг. За одоо энэ улаан тэм товчийг даръя. За энд карт холбох юм дээр оруулжсэн. Худалдаа авах хийхэд пин код нэхэн те 6 оронтой код таны ямар ч код гэж болно. Тэгээ таны зохиосон 6 оронтой код оруулаад өгнө. За энэ хэсэгт бол картны ард байдаг 3 оронтой CVV код байдаг те. Тэр кодыг энэ хэсэгт оруулж өгнө. За ингээд таны хаан банкнд ийм дүнгээр ийм зарлах хийнэ гэдэг код ирж байгаа харагдаж байна. За 75 785 30. За submit дарна. За ингээд бид амжилттай бараагаа захиаллаа.